Ариун дүүргийн үзэгчдээ тоон тойм хөтөлбөрийг хэлж байна. Эх онд элдв татварыг нэмэгдүүлэх замаараа төсвийн орлого бүрдүүлэхгүй гэдгээ сангийн сайд учруулсан. Гэхдээ Мерсер татварын өөрчлөлт байгаа нь хотын татвар, бэлгэлийн өв залгамжлалын татварыг хэрэгжүүлнэ гэж засгийн газар үзэж байгаа юм. Энэ бүхнийг улсын их хурлын чуулганаар тунгаахгүй тодорхой хэлэлцсэн. Энэ хүрээнд эхний бэлтгэл ажил болгож үл хөдлөх хөрөнгийг анх удаага манай улс нэгдсэн байдлаар тоолох ч байна. Тэгэхээр үндэсний татварын алба нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтраад нийслэлийн үл хөдлөх хөрөнгийг татвар төлөгч нартай хамтаа тоолох ажлыг өнгөрсөн сарын 26-нд эхлүүлжээ. Тоолгын ажлыг явуулахад 180 сая төгрөгийг төсөвлөж 1 сарын хугацаанд явуулахар болсон. Энэ ажлын нөлөөгөөр улсын их хурлын намрын чуулганаар хилцэх нэг хууль нь хотын албан татварын тухай хууль юм. Энэ хууль нь нийслэл болоод улс аймгийн чанартай хотуудад үйл ажиллагаа явуулж байгаа албан газар аж ахуйн нэгжүүдээс хотын татварыг авах явдал юм. За хотын албан татварыг тухайн аж ахуйн нэгжийн борлуулсан бараа гүйцэтгсэн ажил үзүүлсэн үйлчлэгээний үнийн дүнгээс хамаарч тэг 1%-аас тэг 3%-аар бодож татвар ногдуулахар тусгасан байна. Энэ татварыг хэрэгжүүлэх гол шалтгаан нь хот суурин газрын нягтралтай холбоотой. Монгол улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоо 2.9 саяд хүрсэн. Үүнээс 45% нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байна. Хүн амын нягтралчлаар тооцоод үзэх юм бол Улаанбаатар хотод 1 км квадратад 262 хүн ногдож байна. Энэ үзүүлэлт Эрдэнэт хотод 113 хүн буюу нягтралчлаараа Улаанбаатар хотоос 2 дахин бага, Дархан хотод 29 буюу Улаанбаатар хотоос 10 дахин бага нягтралтай байгаа юм а. Доорх графикаас үзэгч та бүхэнд харуулъя. Хүн амын төвлөрсөн төвлөрөл ямар байдалтай байна вэ гэж харах юм бол Улаанбаатар хот руу шилжсэнийг харж болно. 2000 онд Улаанбаатарт улсын хүн амын 33% амьдардаг байсан бол одоогоор энэ үзүүлэлт 44% болж нэмэгдэжээ. Өөрөөр хэлбэл хаана бизнес эргэлдэж эдийн засгийн хөгжил илүү явж байна, тэр газарт хүн татагдана. Бас амьдрын тэгэж авсан байдалтай болно. Та бүхэн графикаас харж байна. 2000 онд Монгол улсын хүн амын төвлөрөл Улаанбаатарт 33%, хөдөө орон нутагт 67% байсан бол за энэ оны байдлаар бараг тал хувь нь буюу 44% нь нийслэлдээ аж төрж бөөгнөрлийг бий болгож байна. Учир нь Улаанбаатар хот бусад улсын хэмжээний аймаг орон нутгуудаас илүү хөгжиж байгаа нь тодорхой. Түүнчлэн хот хөдөө гэж ялгаагүй адилхан татварын орчин байдаг нь хөдөө орон нутгаас хотыг зорих бизнес ихний сонирхлыг нэмэгдүүлсэн. Энэ бол зах зээлийн хууль юм. Үүнийг зохицуулах төрийн нэг арга хэрэгсэл бол хотын татвар хэмээх шинэ татварын бодлого гэж олон нийтэд ойлгогдохоор байна. Өөрөөр хэлэх юм бол бизнесийн энэхүү төвлөрлийг сааруулах нэг боломжийг олгож байгаа нь нийслэл хотод илүү өндөр татвар буюу тэг 1.3%, харин улсын зэрэглэлтэй хотуудад бол арай бага тэг 1.2%, харин аймгийн зэрэглэлтэй хотуудад тэг 1%-ийг татварыг ногдуулахар байгаа юм. За бизнесийн барилга байгууламж Улаанбаатар хотод л илүү хурдтай хөгжиж байна. Ямар сайндаа 4 уулын дундаа шахагсдлал нийслэл хотод өргөжинд хэлсэн байдалтай байх вэ? За хотод бизнес төвлөрч байгааг цөөн хэдхэн статистикаас харж болно. Хөдөө орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт нь улсын төсөв байдаг. Учир нь хөрөнгө оруулалтын өөр нэг их үүсвэр болсон банкуудын зээлийн багцаас харахад бүх зээлийн 78% нь Улаанбаатарт олгогдсон байна. Түүнчлэн орон нутгийн төсвийн орлого улсын төсвийн 17%-ийг л бүрдүүлж нийт бүтээн байгуулалтын 35% нь орон нутагт ногдож байна. Тэгэхээр орон нутагт санхүүжилт хөрөнгө оруулалт маш бага байдаг учраас хөдөө орон нутагт яваад очихоор соц нийгмийн үеийн музей шиг багархан барилгууд байдаг нь үүний бас нэг тод жишээ юм. Үл хөдлөх хөрөнгөө бүртгэлжүүлж тоолж эхэлж байгаа нь энэ бүх асуудлыг шийдэх бас нэгэн шийдэл гарц байж болох боломжтой. Учир нь хаана ямар байршил ямар өртөгтэй үл хөдлөх хөрөнгүүд байгаа нь тодорхой болно. Өнөөдрийн байдлаар гэхэд 100 орчим мянган аж ахуйн нэгж бизнес регистрийн санд бүртгэлтэй байна. Жил бүр нэмэгцээр байгаа аж ахуйн нэгжүүд голчлон Улаанбаатар хотод л нээгдэж байна. Жишээ нь 2009 онд 64574 аж ахуйн нэгж бизнес бүртгэлийн санд бүртгэгдсэн бол 2010 онд 73800 болтлоо нэмэгдээд өнгөрсөн оны байдлаар гэхэд 90 мянгад хүрч нэмэгдсэн байна. Жишээ нь 2009 онд 64574 аж ахуйн нэгж бизнес бүртгэлийн санд бүртгэгдэж байсан бол ийхүү нэмэгцээр өнгөрсөн оны байдлаар гэхэд 90 мянгад хүрч нэмэгдчихэд байгаа юм. Бүх аж ахуйн нэгжийн 72% нь Улаанбаатар хотод төвлөрч 6 орчим хувь нь баруун бүсэд, 9 орчим хувь нь хангаан бүсэд, 10% нь төвийн бүсэд, 3% нь зүүн бүсэд байршиж үйл ажиллагаагаа явуулж байна. Бизнес бүртгэлийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүтцээр нь аваад үзэх юм бол 82% нь компани, 7% нь төрийн бус байгууллагууд, 5% нь төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр цалин, үйл ажиллагааныхаа зардлыг хаадаг төсөвт байгууллагууд байна. Харин 3% нь нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгэгдсэн байгаа юм.
Ийхүү бүртгэлийн тогтолцоог сайжруулснаар тоон гарын үсгтэй холбож иргэд аж ахуй нэгжүүд цахим байдлаар санхүүгийн тайлангаа өгч бас татвараа хямдаг болох боломж бүрдэж байгааг татварын ерөнхий газрынхан онцолж байгаа юм а. За одоогийн байдлаар яг зөвхөн тоон гарын үсгийн гэрчлэгээ авсан аж ахуй нэгжүүд л ашиглаж байгаа. За одоогийн байдлаар яг татварын албатай гэрээ байгуулад тоон гарын үсгийн гэрчлэгээ буюу хувийн төлхөөр авсан нийтдээ нэг 69,073 аж ахуй нэгж байна. Эдгээрийн төлөөлөл бол авах боломжтой гэсэн үг. Цаашдаа бид нар одоо иргэнийхээ өмнөлгийг ашиглаад татвар төлөгч иргэд маань бас энэ татвар төлөлтийн мэдээллийг авах боломжтойгоор энэ ажлыг бас зохион байгуулж явж байна. Ер нь манай улс татварын хуулиуд одоо өөрчлөлт орсон байдлыг нь өнгөрсөн 10 жилийн хугацаагаар нь аваад үзэх юм бол одоо өөрчлөгдөж ирсэн байдал нь бол ихэнхдээ буюу 30 гаруй хувь нь хөнгөлөлт чөлөөлт одоо байдгийн байна. Сангийн яамныхан энэ тал дээр ч гэсэн татварын хүрээнд хэрэгжиж байгаа хуулиуд дээр судалгаа хийж үзсэн байна. Ихэнх хуулиуд өөрчлөгдөхдөө иргэдэд буюу аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн дарамтгүйгээр хөнгөлөлт чөлөөлт байдлаар өөрчлөгдөж ирсэн байна. За эдгээр хуулиудад 101 хуульд 13 жилийн хугацаанд бол 232 удаагийн өөрчлөлт орсон. Өөрчлөлт орохдоо 668 төрлийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг юм байна. Ер нь зөвхөн нэмэлт өөрчлөлтүүдийг бид нэр яг ямар хөө өөрчлөлтүүд орж исэн бэ гэдгийг судалсан. Үүнд бол 30 гаруй хүн бол татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн байдаг юм байна. 22% нь болохоор хөнгөлөлт чөлөөлөлт өгч исэн. Дийлэнхэнд ихлээр хувь хэмжээ өөрчлөгдсөн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн байна гэдэг. Бид нэр хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлснээр дахиад дотроо судалсан. Хувь хэмжээ өөрчлөлтөнд дотроо судалсан. Тэгэхэд бол ерөнхийдөө 2010 оноос онд тэмдэгтийн хангамжийн тухай хуульд өөрчилсөн. Энэ дээр бол маш олон төрлийн татварын төлбөрийн хувь хэмжээг нь өөрчилсөн байдаг. Энэ нь бол энэ одоо тоо хэмжээ, хуулиудын өөрчлөлтөнд хувь хэмжээ дийлэнхийг эзлэхэд бол нөлөөлсөн байдаг юм байна. Бид хөтөлбөрөөр үргэлжлүүлээд хэдэн орны дараа нийслэлийн татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга Гамболцтой ярилцуулна. Тэгэхээр энэ сарын одоо өнгөрсөн сарын 20-оос эхэлсэн үйл хөдлөх хөрөнгийг тоолж бүртгэлжүүлж байгаа энэ ажлын хүрээнд бас нийслэл хотод ажиллаж байгаа иргэдийн одоо тодорхой мэдээлэл бас гарах юм байна. Ямар ажил хөдөлмөр эрхлэж байна гэдэг ийм тодорхой нэгдсэн мэдээллийг нийслэлийн удирдлагуудтай хамтраад татварын ерөнхий газар тодорхой болгохоор ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд бас ямар ажлын явц нь одоо ямар байдалтай байгааг би та бүхэнд хүргэх болно. Үзэгчдээ манай студид нийслэлийн татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга Гамболд ажиллаж байна. Үзэгчдийн хүмүүст танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр манай улс бас нэгдсэн нэг том мэдээлэлтэй болох үүднээс одоо нийслэл тэгээ татварын газар хамтраад үйл хөдлөх хөрөнгөө тоолж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд урд нь бол ингээд өөр өөрсдийнхөө янз бүрийн л одоо статистик тоотой байдаг. Тэрнээс болоод мэдээллийн зөрүү их гардаг, хууль боловсруулаад хууль батлагдах бас үр дүн нь бас асуудалтай шүүмжлэлтэй байдаг л да. Тэгэхээр зорилго бол одоо нэгдсэн нэг мэдээллийн баазтай болох үүднээс л энэ одоо ажлыг хийж байгаа гэж ойлгож байна. Хизээ дуусахаар байна. Ямар шатанд явж байна. Тэгэхээр нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагч татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирам тушаал гарсан. 2013 оны 9 сарын 16-ны А4 886.03 гээд. Тэгэхээр энэ захирам тушаалаар бол Улаанбаатар хотод үйл хөдлөх хөрөнгийн тооллого явуулах татвар төлөлч иргэний ажлын байрыг бүрдүүлэх ажлыг явуулахаар шийдвэрлсэн байгаа. За хугацаа нь бол одоо 9 сарын 20-оос эхлээд 11 сарын 15-ны хугацаанд одоо тоолго явагдаад дуусах ёстой. Тоолго ажлын байр бүрдүүлэх ажил маань явагдаад дуусах ёстой байгаа. За энэ бол анхудаа одоо нийслэлийн засаг дарга, за татварын ерөнхий газрын дарга хоёр хамтраад ийм томоохон ажлыг одоо хийж байна. Тэгээ нөгөөр одоо нийслэлийн хэмжээний үйл хөдлөх хөрөнгөө мэдээллийн нэгдсэн санд оруулах, ажлын байрыг мэдээллийн нэгдсэн санд оруулах ийм ажлыг хамтарч хийж байна. За энийг хэрэгжүүлэхийн тухайд одоо нийслэлээр одоо Бата дарга, засаг даргын одоо эдийн засгийн санхүү эрхээс хариуцсан орлогч дарга ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. За мөн энэ ажлын хэсгийн орлогч дарга манай татвар ерөнхий газрын дэд дарга, жижиг дарга ажиллаж байна. За энд бол нэг талаас одоо хотоос бол гол агентлагийн дарга нар, за нөгөө талаас татвар ерөнхий газрын гол газрын дарга нар оролцсон томоохон хэмжээний ажил хэсэг нийслэлд ажиллаж байна. За бүх 9 дүүрэгд бол засаг даргын орлогч нар ахалсан ажлын хэсгүүд,
За нийслэлийн бүх 152 хорон дээр хорооны засагтраа хассан ажлын хэсгүүд ажиллаж байна гэдэг. Нөгөөр одоо хотын хэмжээнд бол томоохон ажил явагдаж байна. Тэгэхээр энэ тооллогын үр дүнд за яг нийслэлд байгаа үйл хөдлөх хөрөнгийг үнэлэмжээр нь буюу одоо тэр ямар үнэтэй үйл хөдлөх хөрөнгө байна гэдэг нэг тийм тоо хэмжээ гарч ирэх байгаа. Бас нийслэлийн хэмжээнд байгаа ажил эрхлэж байгаа хүмүүсийг одоо салбараар нь ямар ажил хөдөлмөр эрхлэж байна гэдэг юм бодиттой тоо гарч ирэх үү? Энэ хоёр тоо гарах уу? Тэгэхээр энэ ажлын хүрээнд бол зорж байгаа зорилго гэж байна. За юуг зорж байгаа нэхээр ер нь нийслэлийн хэмжээнд байгаа одоо үйл хөдлөх хөрөнгийн нэгдсэн баазанд оруулъя. Тэгэхээр одоо яадаг вэхээр одоо түрүү та хэлсэн одоо татврын алба гэхэд нэг өмчлөгч хуулиар татвар төлөгчд өмчлөгчдийн бүртгэл манад байж байгаа. За ерөнхий төлөв нийслэлийн ерөнхий төлөвлөний газар ихт нөгөө объектын бүртгэл байх ч тийм. За тэгээд нөгөө газараас авах албан татврын үйл хөдлөх хөрөнгөний албан татврын бүртгэл нь болохоор газрын албан дээр. За орон сууцны бол орон сууцны өдөртөх газар дээр гээд байгаа. За тэгэхээр энийг бол мэдээллийн нэгдсэн баазад оруулъя. Тийм ээ. Тэгэхдээ гол одоо нэгдсэн баазын гол одоо суур үнэлгээ. Суур нь бол юу байх вэ гэхээр ерөнхий төлөвлөний газрын объектын бүртгэл байна гэж. Тэгээд энэ объектын бүртгэлийг бол нөгөө zip код гэж ярьд юм да. Объект болгонд тодорхой код өгдөг. Тэр нь бол бидний нэг регистрийн дугаар шиг давтаад өгдөг. Тэгээ бүх бүртгэлд бол zip кодтой. Тийм объектын бүртгэл тэгэхээр татвар энэ мэдээллийн нэгдсэн саж гэсэн тэргээр орно. Тэгээд тэр дотор нь объект нь өмчлөгч нь хэн бэ гэдэг. Одоо бол хуучин шиг нөгөө нэг объект нэг хүн нэг аж ахуйн гэж өмчлөдөг. Тийм цаг бол өнгөрсөн байл. Одоо нийлээд объект барьцдаг. Нэг бол дараа нэг олон одоо давхраар нь бодиозоо нэгээд худалдаг тийм ээ. Нэг өмчлөгч олон болсон. Тийм учраас нэг объектоор нь бүртгээд дотор нь өмчлөгч нь хийж төрөслөгч нь хэн бэ? Эзэмшигч нь хэн бэ гэдэг ингээд объект болгон дээр тоолох. Тэгээд нийслэлтэй бүх объектыг толгоонд хамруулад энийг ийм одоо бүртгэлийг одоо хийнэ гэж. Тэгэхээр энэ бол их өөр их онцлог тийм мэдээлэл нэгдсэн сан болох хэвээр. За тэгээд тэр нь бол мэдээж объект болгон зурагжуулна. За одоо ингээд танаа байрыг ихтэл ингээд зурагжуулаад оруулаад бүртгэлд оруулаад энэ дотор нь бол танаа ганцаар өмчлөгч бол танаа бүртгэл тэр чигээр орцсон байх чийтэй. Хэрэг өөр газруудад төрөсөлт юм уу нэг бол танаах төрөсөлтөг бол энэ тухайн мэдээлэл бас байх зурагтайгаа бүх мэдээлүүд ингээд байж байгаа хэвээр. Тэгэхээр энэ бол нэлээд өргөөрөө нийтийн мэдээлэл нэгдсэн байна. Тусдаа албан ёсны сайт болж гарах юм уу те? Тий, ерөөсөө нэгдсэн сан болж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө татврын албан дээр байх. Одоо бол татврын албан дээр байгаа мэдээллийн баазууд руу бол аж ахуй нэгжүүж гэсэн нөгөө тайлан илгээхэд бол бүгд ордог, эргэж ордог шүү дээ. Тэр мэдээллийн бааз дээр л байна. Тэгэхээр бол хинч гисэн хизээж гисэн өөрийнхөө одоо мэдээллийг үзэх арга бүх бололцоотой нэгдмэж. Үнэлэмжийн тухайд бол яаж үнэлж? Тий энэ юм байгаа. Ер нь бол төрийн өмчийн объектууд бол нэг үнэлгээтэй. Нэг аргачлалаар үнэлгээтэй байдаг байхгүй. Тусдаа боддог нэг аргачлалтай. Тэргээр бүгдийг үнэлждэг. Тэгээд хвшил бол нөгөө эзэд нь өөрсдөө бас үнэлсэн нэг зах зээлийн үнэлгээ. Одоо чинь нөгөө анх үйл хөдлөхөд хөрөнгө үйл хөдлөхийн хөрөнгөний бүртгэлийн газар гэж байсан. Тэднийх бол үнэлгээг тавьдаг байсан л да. Тэгээ нэг хэсэг нь тэгээд үнэлэгдсэн. Тэр олон жил юм шүү дээ. Дараа нь бол одоо юу гэдгийг даатгалын үнэлгээгээр нэг хэсэг нь үнэлсэн да. Нэг хэсэг нь санхүүгийн бүртгэлийн үнэлгээгээр үнэлэгдчихсэн. Хуулиар өөрөө юм зөвшөөрөгдсөн үнэлгээнүүд байхгүй. Ингээд тэгээд их олон төрлийн үнэлгээтэй. Тэгээд оны хувьд их зөрүүтэй. Тэгээд 90-ад оны ихэр үнэлэгдсэн, тэгээд 2000 оны дундуур үнэлэгдсэн, энэ жил ч үнэлэгдсэн гэж байгаа. Тэгээд тэр болгон нь бол харилцаа адилгүй. Тэгэхээр ийм их олон үнэлгээтэй байгаа. Эхний ээлжинд бид нэр энэ объектуудын тэгээд өмчлөгчний үнэлгээг бол бүгдийн бүртгэхэд авчиж байгаа. Бүртгэхэд авчиж. Тэгээд энийг бол үнэлдэг аргачлал байна. Юу гэхээр одоо Монгол улс бол үнэлгээний тухай хуультай. За үнэлгээний институттэй. За эндээ одоо сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйнууд бол иргэдтэй байгаа байхгүй. Тэгээд үнэлэх механизм бол байна. Тэр аргачлал тэр газруудаараа. Тэгэхээр энийг бол янз янзын зорилгоор хөрөнгө үнэлдэг. Тэгэхээр энэ лүү явах хэрэгтэй байхгүй. Ерөөсөө л энэ лүү явна гэсэн үг. Тэгэхээр үнэлгээ бол нэг зорилтын үнэлгээ бол нэг л байх хэрэгтэй. Нэг аргачлал хийгдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоогийн байдлаар мэдээлэл авчгаад дараа жилээс бол энэний дагуу нөгөө үнэлгээ жигдрүүлэх асуудал байнга хийгдээд явна л гэж. Тэгэхээр ер нь бол хөгжингүй оронд бол объектуудын бүртгэл үнэлгээ бол нэг л байдаг. Тэрийг одоо бүх одоо юу гэдгийг харьцаанд бол одоо эдийн засгийн харьцаа юу гэдэг худалдаа авах гэдэг юм уу татврын зориулалттай ч бүх юм ашигладаг. Тэгээд тэрэн дээр бол ямар нэгэн маргаангүйгээр үнэлгээгээ тогтоосон байдаг учраас тэр нь бол хэрэг болж идэг.
Ер нь тэгээд зах зээлийн үнэлгээгээр одоо татврын зорилгоч гэдэг юм уу бүх нэг аргачлалаар бүх хөрөнгө үнэлэгдсэн байвал за тэр нь бол одоо Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжил их том агц дэвшил болох юм байна. Хотын хэмжээний үйл хөдлөх хөрөнгө нь бол одоо хэдэн их 80 ч гэдэг юм уу гарна шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээнд одоо нөгөө хот бол одоо хөдлөх эдийн засгийн эргүүлэх хэрэглэнд оруулах юм бололцоо нэгдэн тий. Одоо бол бид хэлж чадахгүй шүү дээ. Хэд байгаа юм. Ямар үнэлгээтэй байгаа юм гэдэг ингээд хэлж чадах. Тэгэхээр энэ бол цаашдаа бол олон улсын жишг төрсэн үйл хөдлөх хөрөнгө үнэлгээ, олон улсын жишг төрсэн үнэлгээний нэгдсэн системтэй болно гэж тэрлүүл бид одоо явж байна гэж ойлгож болж байгаа. Үйл хөдлөх хөрөнгөө тоолж байгаа энэ нийслэлийн 152 хорон дээр хийгдэж байгаа энэ ажлыг иргэд бас нэг өөр байдлаар ойлгож байгаа шиг байна л та. Орон сууцаа түрээсэлдэг ашиг орлого тэгж олдог ард иргэд иймэрхүү мэдээллүүдийг аваад орон сууц түрээсэлж байгаа ашиг орлогоос нь татвар авах гэж байгаа юм байна гэдэг ч юм уу ингээд гих мэтлэн ингээд говьсан буруу ташаа мэдээлэл бас иргэдийн дунд байна л та. Яг зорилго нь бол энэ мөн үү? Ирэх оноос хэрэгжиж байгаа хотын татвартай холбоотойгоор ийм суур баазаа бэлдээд байна уу? Аль эсвэл. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө ийм штэ одоо үйл хөдлөх хөрөнгөний нэгдсэн мэдээлэл нэгдсэн баазтай болёо л гэж. Тэгэхээр хотын хөгжилд татврын албаны хөгжилч гэсэн энэ бол их том бааз болно, хэрэг болно тийм. Энэ том энэс бол том бодлого судалгаанууд гарах ёстой л. Тэгэхээр зэрэг хотын албан татварыг хууль батлагдах юм байна. Тэр нь зориулаад одоо ийм урьдчилаа тоолох хийж байгаа. Тим юм бол өнөөдөр бол харагдахгүй байна. Энэ бол анх өнөөдөр ч хийж байгаа ажил биш тийм үү? Ер нь бол нэгдсэн тоолгыг одоо татварын хуулинд шинжилэл хийнэ гэж яригдахаас өмнө бол одоо энэ журам нь гарчихсан, програм нь гарцсан тийм ээ. Тэгээд энэ жил тоолгыг хийж байгаа. Ингээд үргэлжлэл явж байгаа ажил байхгүй. Тэр утгаараа бол одоо бид нэг тийм алсыг хараад хотод татвартай болгоод авахын тулд хүмүүсээ бүртгээд байгаа юм бол хараахан даалга байна. Ер нь бол энэ Улаанбаатар хотын хөгжил дэвшил эдийн засгт бол энэ мэдээллийн нэгдсэн бааз, энэ үнэлгээний бүртгэлийн нэгдсэн бааз, дээр нь үнэлгээний нэгдсэн тогтолцоо бол зайлшгүй хэрэгтэй. Тэр утгаараа бол заавал хийх ёстой зүйл. За ер нь бол тэгээд бүх объектуудыг бүртгэж авахгүй бол нөгөө байгууллага болгоны явцуу бүртгэлтэй. Тэгээд тэр явцуу бүртгэл тэрэн дээр зориулагдсан. Тэгэхээр төрийн байгууллага бүх мэдээллийг нэг дор оруулаад бүртгэнэ гэдэг. Тэр чинь энэ бол эргээд одоо татвар төлөгч иргэний тухайд хөрөнгө өмчлөж иргэний тухайд ч гэсэн тэнд гэрчлэгийг аваад өөрийгөө баталгаажуулаад хөрөнгөө нэгдсэн одоо тогтолцоонд оруулаад тийм ээ. Тэгээд хөрөнгөө үнэлээ тийм үү? Үнэлэх механизмд ороо үнэлээд одоо манайханд бас нэг айгүй одоо том тогтогдол юу байна гэхээр ерөөсөө анх одоо нэг юу гэдэг нэг 50 сая төгрөг нэг объект бариад тэнд өгүүлээс явуулж байгаа юм бол тэр ахиж эдийн засгийн харалт тэрэнд бол нэг үйл ажиллагаа явуулаад байж байгаа. Тэгэхдээ уулын тэрмэн зах зээлийн өнөөс өнөөдөр 50 сая одоо хэд болдгийг бараг 500 саяч болчихсон тийм. Тэгээд тэрийг одоо энэ тэнд одоо эргэлтэнд оруулаад үйл ажиллагаа өргөтгөөд ингээд явж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ерөөс сэтгэдэг байхгүй. Үнэлдэг ч үү тэгэл багш үнэлгээтэй тэгээд байж идэг. Үндсэндээ бол өргөдлөх хэрэг маань эргэлтэнд байдаггүй гэж ингэж ойлгож болж байгаа. Тэгэхээр ийм одоо механизмыг бий болгох нь бол хотын хувьд бол одоо их том бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бид бол тэрийг хараад хот бол тэрийг харж байна тийм үү? Хөрөнгөө толцгоё л гэж. Аж ахуйн нэгжүүд одоо санхүүгийн тайлан тооцоогоо цахим байдлаар ингээд ирүүлдэг болж байгаа. Дийлэнх нь 70-80% нь ийм байдлаар ирүүлж байна. Эх он гэхэд ерөн бүгдээрээ л ийм хэлбэрлөө орох уу? Одоо бас нөгөө тоон гарын үсэг билүү? Тэрийг бас нэвтрүүлээд явж байгаа. Энэ ажил ер нь ямар байдалтай нийслэлээр явж байна? Иргэд аж ахуйн нэгжүүдийн ажил нь хөнгөвчлөгдөж чадж байгаа бол. Тэгэхээр татврын ад бол өөрөө их одоо татвар төлөгч аж ахуйн нэгжээ иргэдчээ өнөөдөр захимаар бүх тайлангаа ирүүлэх хэмжээний шинэ систем нэвтэрж байгаа татврын албан дээр одоо бүх сургалтууд нь татврын албан дээр одоо татварлах зориулсан сургалтууд нь явагдаж байна. Тэгэхээр энэ тоолгын үед одоо бид иргэний ажлын байрын баталгаажуулалт хийнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бүртгэжүүлэлт хийж байгаа. За тэр бас нэг асуудал байгаа. Нийслэлийн иргэн хин ямар ажил хийж байна гэдэг нь бүх тодорхой мэдээлэл гараад байна. Нийслэлийн 152 хорон дээр мэдээж одоо ажлын байр байна. За нийслэл бүртгэлтэй нэг хэсэг байна, татвар албан бүртгэлтэй нэг хэсэг, төлөвлөгөөч нэг хэсэг байна. Тэгэхээр энэ маань уул нь ажлын байр болгон, хөдөлмөр эрхлэх ажлын байр болгон нийслэл бүртгэлтэй. Тэгээ энэ маань татвар албан бүртгэлтэй. За ийм байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ бүгдийг бүртгэхэд бас нэгдсэн санд оруулахаар ямар хөө асуудал шийдэгдэх вэ гэхээр бид одоо иргэдийг бол захим хэлбэрээр татвар албанд одоо ханддаг, захим хэлбэрээр тайлан гаргаад төлбөрөө хийдэг тийм ээ. Дээр нь одоо хувийн орлогын дотор хуулиар бол иргэд мань өөрөө их томхон үүлж хилэлт хийдэг болсон шүү дээ. Нэг шинээр орон сууц барих юм худалдаж авах юм бол одоо
30 сая хүртэл төгрөгийн одоо орлогын одоо татвараа чөлөөлөх жишээтэй тийм нөө сургалтын төлбөрийг буцаалгах жишээтэй ийм одоо хөнгөлтүүд байгаа. Тэгээ энийг авахын тулд хүмүүс маань одоо яг одоо өөр дөр нь тийм ирэхээр зэрэг нөгөө татвар албанд бүртгэлгүй тайлан гаргадаг ийм байгаад байдаг байхгүй. Тэгээд ахаа нөгөө бүртгэх тайлан гаргах гэж боо ажил болдог. Уул нь иргэд маань одоо бидний тоолгын эцэст юу үсэж яах гэхээр энд бүртгэгдсэн иргэд маань татвар албанд бүртгэлтэй татвар албаас олох гэрчлэгээ олгож байгаа. Тэр гэрчлэгийг авчгаад тэгээд энэ тайлан хөнгөлт чөлөөтлөө эдлээд ингээд чөлөөтэй ийм маягаар тэгээд тэрийг бол захим хэлбэрээр илгээгээд ингээд хамрагдаад байх бүрэн бололцоотой байгаа. За мэдээлэл нэгдсэн баазад энэ ажлын байрын бүртгэл орсноос бид ямар үр дүнд өрөхөөр хот мэдээж энд бол иргэдэд зориулсан томоохон одоо бодлогыг хэрэгжүүлэх бас болцоотой болно гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ тоол болон бүртгэжүүлэх ажлын хэсгүүд бол 152 хорон дээр явж байна. Тэгэхээр энэ бол одоо энэ өмчтэй өлөглөх хөрөнгөтэй иргэнч бай, аж ахуйн нэгжч бай, ажлын байртай иргэд маань одоо тоолгын ажлын хэсгэнд ажилтнуудаа нэгэн тусдан болох учиртай. Яг бол Улаанбаатар хотын захирагчнуудад захирамж гаргаад хотын хэмжээнд хэрэгжүүлэхээр зорж штэ. Тэгэхээр бид хотын иргэн болгон одоо энд бол оролцох хэрэгтэй үүрэгтэй. Энд бол бичиг баримтуудаа сайн бүрдүүлэх. Тан дээр яваад очиод тоолно үзэн ямар бичиг баримт тохоо иргэний шинэ өлөглөх хөрөнгөний тухай иргэн бодлого иргэний өмнөхийн холбоотой өлөглөх хөрөнгөний гэрчлэгээтэй төрөсөлдөг бол төрөсөө гэрээтэй байх хэрэгтэй тийм. Хуулийн этгээд бол одоо юу гэдэг тэр нөгөө аж ахуйн нэгжийнхаа гэрчлэгээтэй дээр нөгөө гэрчлэгээ үйл хөдлөх хөрөнгөний өмчлөгчийн гэрчлэгээтэй энэ төр байх хэрэгтэй тийм. Ийм зүйлүүдийн тань ажлын байран дээр байлгаж байлгаад тоолгонд оролцоход ерөөсөө ямар нэг асуудал байхгүй л гэж ингэж ойлгож байна. За баярлалаа. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийг бас бүртгэх тооллоготой холбоотойгоор тодорхой мэдээллийг үзэгчд өгсөнд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэн тоонд байна хөтөлбөр эх оны бас татварын эрх зүйн орчин бас ямар байдалтай байна. Өнөөдөр нийслэлийн зүгээс татварын ерөнхий газраас бас хамтраад үйл хөдлөх хөрөнгөө тоож бүртгэж байгаатай холбоотойгоор бид тодорхой мэдээллийг та бүхэнд үзүүллээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.